Сайн байцгаана уу үзэгчдээ. Өнөөдөр 2016 оны 11-р сарын 25-ны Баасан гараг. Энэ өдөр бол Монгол орон даяараа бүх нийтийн амралтын өдөр тохиож байгаа. Учир нь бол маргааш Монгол улс тунхагласны баярын өдөр бол тохиодог үлээ. За энэ сайхан баярын өмнөхөн үзэгч та бүхэнд яг одоо бас нэгэн сайхан мэдээ дуулгах гэж байна. За энэ ямар мэдээ вэ гэхээр өнгөрсөн 5 гарагийн тохиолдол буюу 11-р сарын 23-ны тохиолдлоос манад Азтан төрсөн Азтан төрөлтөө 4-ийн маань 1-р зэргийн тохиолдол дээр өөрийн тавьсан бацгаа 2000 дахин өсгөж аваад 2 сая төгрөгийг хожиж байгаа нэгэн Азтан төрсөн байгаа. Тэгээд одоо гузагч та бүхэнтэйгээ одоо уулзуулах гэж байна. Тэгээд ямар шалтгаан, ямар тоо бөглөөд яаж хаанаас одоо тасалбараа худалдаж аваад Азтан болсон бол үзэгч та бүхэндээ одоо хүргэх болно. Ингээд одоо өнөөдрийнхээ бэлэгт сайн өдөр болгоод за Монгол улс тунхагласныхаа баярын өдрийн өмнөхөн бас төрсэн Азтантайгаа үзэгч та бүхнийг уулзуулъя. Ингээд 4-ийн 1-р зэргийн тохиолдлоос Азтан болсон даваад ир таныг урьж байна. Тэгээд мэдээж энэ ташрамд бол үзэгч та бүхэндээ лотерей маань шууд хүрч байгаа гэдгийг бид бол мэдж байгаа. Тийм учраас одоо ингээд манай дахинд хүрэлцээрсэн байна. За сайн байна уу? За танд юуны өмнө баяр хүргэе. За баярлалаа. За тэгээд лотерейг ер нь хэр удаан тоглож байна вэ? Нэг хаяа нэг бүгэлт юм уу? За. Хаяа нэг бүглөختөө ер нь ямар тоонуудыг ямар зөв тогтлыг бодож бүгэлж ийн. Тэгээд 4-ийн 1-р зэргийн тохирол дээр минь яг Азтан болох тэр ташрамд та ямар тоо бүгэлсэн бэ? Өөрөөхөө төрс өдрийг хийсэн л тээ. Тэгээд 7 сарын 11-нд төрсөн. Тэгээд тэрийг хийсэн. Тэгсэн Азтан болсон да баяртай байна. За ингээд Азтныхаа шагналыг одоо гардуулах болно. Тэгээд яг одоо бол 2 сая төгрөг таны гарт ирэх гэж байна. За ингээд Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний лотерей 4-ийн 1-р зэргийн тохирол дээр за тоглоод Азтан болсон Лодохогийн даваад орж танд энэхүү 2 сая төгрөгийг гардуулж байна. За тэгээд энэ ташрамд одоо 2 сая төгрөгийн эзэн болсон таны сэтгэлийг сонсё. Ямар баяртай байна. За яг одоо бол лотерейг маань үзэж байгаа мянган үзэгчд байгаа. Тэдгээр хүмүүст хандаад бас зөвлөгөө өгдөг ч юм уу нэг бас танаас үг сонсохыг хүсэж байгаа. Ер нь бол шудраг явд юм байна. Хожих боломжтой байна л гэж хэлээ та. За баярлалаа таны цаас дээршлийн ажилд амжилт хүсье. Өшөө олон тоглож өшөө олон илүү их мөнгөний Азтан болоорой гэж ирээ. За баярлалаа. Ерөөл шингээ. За баярлалаа үзэгчдээ. Өнөөдөр бол ийм л сайхан өдөр байгаа. Тэгээд ер нь бол Азтангууд маш олон тодордог. Эдгээр Азтан дундаас ялангуяа бас их мөнгөн дүнгийн Азтнуудыг үзэгч та бүхэндээ нэвтрүүлгээр шууд уулзалдаг. Энэ удаа бол 4-ийн 1-р зэргийн тохирол дээр 2 сая төгрөг хожиж байгаа Лодохогийн даваад ирж үзэгчдтэйгээ уулзсанд маш их баяртай байна. Тэгээд энэ сайхан баярын өдрийн өмнө бол бас үзэгчдтэйгээ ерөөлөөр Азтан очруулсан. За уулзуулсан. Тийм учраас энэ Азтны маань бол булган сүл та бүхэнд маш шингээд өнөөдөр та бүхэн дундаас маш олон Азтан төрөөсэй гэж би хувьдаа бодож байна. За ингээд олон ярилцгүйгээр өнөөдрийнхээ тохирлыг явуулах болно. Мэдээж минийх нь бол 5 терминал маш харагдаж байгаа. 4D, 6D, 642 гэсэн сонголтоодаас үзэгчтэй сонгоо тоглож олон. За эсвэл бүгдийг сонгоо тоглох боломжтой юм шүү. Тэгээ түрүү нэвтрүүлэг хэлэхээс өмнө бол даваад ирж хас маш олон зүйлүүдийг асуусан. Та ер нь ямар тоо бодоод бүгэлж ийн? Та юу яаж Азтан болчих вэ гэд амхандаа л үзэгч та бүхэн дундаа бас шипи өгөх гээд асуулаа. Тэгээ тэр юу гэсэн бэ гэхээр ер нь бол өөрийнхөө тоонуудыг их бодож бүгэлдгөө. Тэгээд янз бүрийн олон тоо бүгэлдэг. Тэгээд олон тоглож исэн учраас өнөөдөр Азтан болсондоо маш их баяртай байна гэжсэн. Тэгэхээр үзэгч та бүхэн маань өөрийн дуртай тоонуудаа зайл болох өөртөө аз авчирдаг тоонуудыг магадгүй бодоод бүглэх юм бол Азтан болох магадлалтай тийм болов гэж бодлоо. За ингээд 4-ийн 1-р 3-р зэргийн тохирол дээр маань бол шилэн хоргон 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. За өөрөөр хэлэх юм бол тгээс хүртэлх цифр бүхийн нэг оронтой тоонууд 4 удаа давхцсан байгаа. За тэгэхээр 40 ширхэг бөмбөлгнөөс үзэгчтэй санамсаргүй гарч ирэх 4 ширхэг бөмбөлгийг яг дарааллын дагуу тааж чадах бол тавьсан бацаагаа 500 дахь өсгөж авах боломжтой. Таны хамгийн багадаа тавьж тоглох мөнгө нь бол 500 төгрөг байдаг. За ингээд өнөөдөр бас 4D-гээс маань Азтан төрөөд байгаа учраас 4D-ийн 3-р зэргийн тохиолдлоос ямар тоонууд Азтнуудыг тодруулахыг хамтдаа харцгаая. Үзэгчдэд амжилт хүсье. За 40 ширхэг бөмбөлгнөөс маань 4 ширхэг бөмбөлөг санамсаргүй гарч ирэх болон 4 ширхэг бөмбөлөг маань таны дурын тоо байх ёстой. За ингээд 4 бөмбөлийг дарааллын дагуу тааж чадсанаар Азтан болох боломжтой. За ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 5. Эхний бөмбөлөгний дугаар 5. Хоёр дахь бөмбөлөг маань гарч ирсэн. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 3. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 3. 5. 3 гэсэн хоёр бөмбөлөг одоогоор гарч ирсэн байна. За 3 дахь бөмбөлөг хамтдаа харцгаая. 3 дахь бөмбөлөгний дугаар тэг гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 3 дахь бөмбөлөгний дугаар тэг. 5 3
тэг гэсэн 3 бөмбөлөг одоогоор гарч ирсэн байна. Одоо 4 дахь бөмбөлийг харцгаая. За 4 дахь бөмбөлөгний дугаар 1, 4 дахь бөмбөлөгний дугаар 1, 5, 3, тэг 1, 5, 3, тэг 1 гэсэн эдгээр 4 бөмбөлөг гарч ирсэн байна. Энэхүү 4 бөмбөлийг үзэгч та 4-ийн 3 дугаар зэргийн тохирол дээр яг дараалалаар нь тааж чадсан бол өөрийн тавьсан бооцоогоо 500 дахь өсгөж авч байгаа юм. За үргэлжлүүлэн миний дэргэд 4-ийн 2 дугаар зэргийн тохиролмоор байна. За яг 4-ийн хувьд бол яг адилхан тэгээс 9 хүртэлх 40 ширхэг бөмбөлөг байрласан. Эдгээр 40 ширхэг бөмбөлөгнөөс санамсаргүй гарч ирэх 4 ширхэг бөмбөлөг мөн яг дарааллын дагуу тааж чадсанаар үзэгч та тавьсан бооцоогоо 1000 дахь өсгөж авах боломжтой. За ингээд үзэгчдэд амжилт хүсье. Ямар шилэн хоргонд маань байрласан 40 ширхэг бөмбөлөгнөөс үзэгч та 4-ийг нь тааснаар яг дарааллын дагуу тааснаар өөрийн тавьсан бооцоогоо 1000 дахин өсгөж авах боломжийг 4-ийн 2 дугаар зэрэг маань олгодог. За ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 3 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Эхний бөмбөлөгний дугаар 3. За 2 дахь бөмбөлөгний дугаар 5. 2 дахь бөмбөлөгний дугаар 5. 3, 5 гэсэн 2 бөмбөлөг одоогоор гарч ирсэн байна. За 3 дахь бөмбөлөг гарч ирсэн. 3 дахь бөмбөлөгний дугаар 4. 3 дахь бөмбөлөгний дугаар 4. 3, 5, 4 гэсэн 2 бөмбөлөг одоогоор 3 бөмбөлөг маань одоогоор гарч ирсэн байгаа. 4-ийн 2 дугаар зэргийн тохиолын сүүлчийн бөмбөлийг хамсаарцгаая. Сүүлчийн бөмбөлөгний дугаар 7. Сүүлчийн бөмбөлөгний дугаар 7. 3, 5, 4, 7. 3, 5, 4, 7 гэсэн 4 бөмбөлөг 4-ийн 2 дугаар зэргийн тохирол дээр маань гарч ирсэн байна. За энэхүү 4 бөмбөлийг мөн та дарааллын дагуу тааж чадсан бол тавьсан бооцоогоо 1000 дахин өсгөж авч байгаа. За энэхүү 4-ийн 1-р зэргийн тохирлоос болол өнгөрсөн 3 дахь өдөр азтан тодорсон. Тийм учраас азтны маань болгон зүйл магадгүй яг энэ доторл байгаах гэж би бодоод байна. За 4-ийн хувьд бол яг адилхан тэгээс 9 хүртэлх 40 ширхэг бөмбөлөг байрласан. За өөрөөр хэлэх юм бол нэг орондоо тоонууд маань 4 удаа давхцаад шилэн хоргонд маань 40 бөмбөлөг байрласан байна. За тэр бөмбөлгнөөс мөн санамсаргүйгээр гарч ирэх 4 бөмбөлөг маань яг дарааллын дагуу таарч чадах юм бол үзэгч та 4-ийн 1-р зэргийн тохирол дээр өөрийн тавьсан бооцоогоо 2000 дахин өсгөж авдаг юм шүү. За ингээд өнөөдөр үзэгчдийн маань дундаас аздан тодорох болтугай ягаад гэвэл 3 дахь өдрөөс мөн аздан тодорсон байгаа. За ингээд та бүхэндээ амжилт хүсье, тохирлоо явуулъя. За шилэн хоргонд маань мөн 40 ширхэг бөмбөлөг одоо эргэлдэж байна. Эндээс 4 бөмбөлөг санамсаргүйгээр гарч ирэх болон хамсаарцгаая. За эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 2. Эхний бөмбөлөгний дугаар 2. За дараагийн бөмбөлөгний дугаар 4. 2 дахь бөмбөлөгний дугаар 4. 2, 4 гэсэн бөмбөлөгнүүд одоогоор гарч ирсэн байгаа. 2, 4 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. Одоо 3 дахь бөмбөлөг хамсаарцгаая. 3 дахь бөмбөлөгний дугаар 5. 3 дахь бөмбөлөгний дугаар 5. 2, 4, 5 гэсэн 3 бөмбөлөг гарч ирсэн бол дадсныг тодруулах 4 дахь бөмбөлөг одоо гарч ирэх болно. 4-ийн 1-р зэргийн тохиолын сүүчийн бөмбөлөгний дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирж байгаа юм байна. 4-ийн 1-р зэргийн тохиолын сүүчийн бөмбөлөгний дугаар 4. 2, 4, 5, 9. 2, 4, 5, 9 гэсэн эдгээр 4 бөмбөлөг 4-ийн 1-р зэргийн тохирол дээр маань гарч ирсэн. Энэхүү 4 бөмбөлийг та яг дарааллынхаа дагуу тааж чадсан бол тавьсан бооцоогоо 2000 дахин өсгөж авч байгаа юм. За ингээд 4-ийн тоглосон үзэгчдэд маш баярлалаа. 4-ийн маань та бүхэндээ нэг дор 3 боломжийг олгосон шүү дээ. Тэгэхээр 4-ийг тоглосон үзэгч дундаас маань маш олон азтан өмнөшгөө тодорсон гэдэгт итгэлтэй байна. За одоо харин өргөжлөлөн бүгдээрээ 50 сая төгрөгийн шагналтай 6D тоглолтыг явуулах болон 6D-ийн маань хувьд бол 4-ийн хувьд бага зэрэг өөр. Тэгээс 9 хүртэлх 60 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. За өөрөөр хэлэх юм бол нэг оронтой тоо 6 удаа давхцнаар 60 ширхэг бөмбөлөг шилэн хоргонд байрласан байгаа. За эдгээр 60 ширхэг бөмбөлөгнөөс санамсаргүй гарч ирэх 6 бөмбөлийг үзэгчтэй дараалал хойноос болон урдаас нь тааж чадах юм бол 50 сая төгрөгийг хожих боломжтой. За харин 6-ийн маань нэг онцлог бол та 2 бөмбөлөгнөөс дээшээгээд 5 бөмбөлийг тааж чадсан тохиолдолд 1500 төгрөгийн урмын хонжроос эхлээд сая 500 мянган төгрөгийг хожих бүрэн боломжтой байдаг юм. За тодруулах юм бол 2 бөмбөлөг дараал урдаасаа болон хойноосоо таарч явах юм бол 1500 төгрөг, 3 бөмбөлөг таарч явал 15 мянган төгрөг, 4 бөмбөлөг бол 150 мянга, 5 бөмбөлөг бол сая 500 мянган төгрөг. За харин зургуулангийн таах юм бол 50 сая төгрөг хожих боломжтой. За ингээд үзэгчдэд амжилт хүсье, 6D тохирлоо явуулъя. Өмнөх тоглолтууд
бөмбөгнүүдийг бодох юм бол илүү боломжтой тохирол гэж хэлж болох юм. Тэгэхээр 60 ширхэг бөмбөгнөөс үзэгчтэй 6-г нь тагаад 50 сая төгрөг хожих боломжтой. За ингээд эхний бөмбөгний дугаар 2 гэсэн бөмбөг гарч ирж байна. Эхний бөмбөгний дугаар 2. Яа, 2 гэсэн бөмбөг гарч ирсэн байгаа л одоо 2 дахь бөмбөгийн амттай харцгаая. 2 дахь бөмбөгний дугаар тэг гэсэн бөмбөг гарч ирсэн байна. 2 дахь бөмбөгний дугаар тэг. 2 тэг гэсэн 2 бөмбөг гарч ирсэн. Энэхүү 2 бөмбөгийг үзэгч та 20 гэсэн дараалтайгаар өөрийн тасалбар дээрээ бүгэлсэн тохиолдолд 1500 төгрөгийн урмын хонжир хожих боломжтой болж байгаа гэсэн үг. За та 3 дахь мөн таах юм бол азтан болох боломжтой. За 3 дахь бөмбөгний дугаар 4. 3 дахь бөмбөгний дугаар 4. 2 тэг 4 гэсэн 3 бөмбөг одоогоор гарч ирсэн байна. Энэхүү 3 бөмбөгийг 204 буюу урдаас нь та яг дараалалаар нь тааж чадсан тохиолдолд 15,000 төгрөгийг хожих боломжтой болж байгаа юм. За 4 дахь бөмбөг гарч ирлээ. 4 дахь бөмбөгний дугаар 6. 4 дахь бөмбөгний дугаар 6. 2 тэг 4 6 гэсэн 4 бөмбөг гарч ирсэн. Энэхүү 4 бөмбөгийг үзэгч та урдаас нь дараалалаар нь таасан тохиолдолд 150,000 төгрөгийг хожиж байгаа юм. За ингээд дараагийн бөмбөг буюу 5 дахь бөмбөг гарч ирсэн. 5 дахь бөмбөгний дугаар 8 гэсэн бөмбөг гарч ирж байна. 5 дахь бөмбөгний дугаар 8. 2 тэг 4 6 8. За энэхүү 5 бөмбөгийг үзэгч та урдаас нь дараалалаар нь тааж чадсан тохиолдолд сая 500,000 төгрөгийг хожиж байгаа. За ингээд сүүлчийн бөмбөг буюу 6 дахь бөмбөг гарч ирсэн. 6 дахь бөмбөг буюу 50 сая төгрөгийн азтныг тодруулж байгаа 6 дахь бөмбөгний дугаар тэг гэсэн бөмбөг гарч ирсэн байна. 2 тэг 4 6 8 тэг 2 тэг 4 6 8 тэг гэсэн энэхүү 6 бөмбөг 6-ийн тохирол дээр маань гарч ирлээ. Энэхүү 6 бөмбөгийг үзэгч та урдаас нь болон хойноос нь тааж чадсан тохиолдолд 50 сая төгрөгийг 6-ийн тохирол дээр маань хожиж байгаа юм шүү. За үзэгчдэд түрүүн тайлбарласан эхний 2 за сүүлийн 2 буюу 8 тэг гэдэг эдгээр бөмбөгнүүдийг та урдаас нь болон хойноос нь яг дарааллын дагуу тааж чадсан тохиолдолд 1500 төгрөгнөөс эхлээд 50 сая төгрөгөөр хожиж байгаа гэсэн үг юм. За ингээд 6-ийн тоглосон үзэгчдэд баярлалаа. За өргөжлүүлэн Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний лотерейн хамгийн өндөр хонжиртай тохирол буюу 642 тоглолтыг одоо явуулах болно. За одоо үзэгчдэд өрмийг тайлбарлая. Нэгээс 42 хүрлэх буюу 42 шиг бөмбөг шилэн хоргонд байрласан байгаа. За өөрөөр хэлэх юм бол нэг цифр ердөө нэг удаа байгаа гэж үзэгчтэй ойлгож болох юм. За эдгээр 42 шиг бөмбөгнөөс санамсаргүй гарч ирэх 6 ширхэг бөмбөг дараалал огт харгалзахгүйгээр таарсан тохиолдолд үзэгчтэй энэхүү 120 сая төгрөгийг хожих боломжтой юм шүү. Дараалал огт харгалзахгүй таана гэдэг маань бол танд байгаа нэгдэх боломж. За харин 2 дахь боломж юу гэхээр бонус бөмбөг буюу 7 дахь бөмбөг байгаа. За бонус бөмбөгний тусламжтай үзэгч та үндсэн 3 бөмбөг 4 бөмбөг 5 бөмбөгийг за мөн бонус бөмбөгийг тааж чадсан тохиолдолд бол урмын хонжир 10,000 төгрөгнөөс эхлээд 12 сая төгрөгийг хожих боломжтой байдаг юм. За мэдээж үзэгч та бүхэндээ уламжлал ясаараа тоглосон донд хэдэн бөмбөг тавал хэдэн төгрөг хожиж байгаа гэсэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөх болно. За одоо харин 642 буюу сүүлийн тохирлоо хамтдаа явуулахаа үзэгчдэд амжилт хүсье. За 42 ширхэг бөмбөгнөөс үзэгчтэй 6-ыг нь дараалал огт харгалзахгүйгээр дааснаар 120 сая төгрөг буюу хамгийн өндөр хонжирыг хожих боломжтой байдаг. За ингээд эхний бөмбөг гарч ирсэн. Эхний бөмбөгний дугаар 36. Эхний бөмбөгний дугаар 36. За энэхүү бөмбөг таныг бүгэлсэн татварын хаанч байрлаж явах боломжтой. Дараалал огт харгалзахгүй гэдэг та санаарай. За дараагийн бөмбөгний дугаар 26 гэсэн бөмбөг гарч ирсэн байна. Дараагийн бөмбөгний дугаар 26. 36 26 гэсэн хоёр бөмбөг одоогоор гарч ирсэн байгаа. За ингээд 3 дахь бөмбөг гарч ирсэн. 3 дахь бөмбөгний дугаар 41. 3 дахь бөмбөгний дугаар 41. 3 дахь бөмбөг 41, 4 дахь бөмбөгний дугаар 4 гэсэн бөмбөг гарч ирсэн байна. 4 дахь бөмбөгний дугаар 4. 36, 26, 41, 4 гэсэн үндсэн 4 бөмбөг маань гарч ирсэн байгаа. Одоо 5 дахь бөмбөгийг харцгаая. 5 дахь бөмбөгний дугаар 3. 5 дахь бөмбөгний дугаар 3. 5 дахь бөмбөгний дугаар 3. Эдгээр бол бөмбөгнүүд үндсэн бөмбөгнүүд гэдгийг анхаарах хэрэгтэй. За одоо харин 6 дахь бөмбөг хамтдаа харцгаая. 6 дахь бөмбөгний дугаар
38. 6 дахь бөмбөлгийн дугаар 38 гэж гарч ирснээр үндсэн 6 бөмбөлөг маань одоо гарч ирсэн байгааг үзэж та харж байна. Эдгээр 6 бөмбөлийг дараа л огт харгалзахгүйгээр таасан тохиолдолд 120 сая төгрөг хоцсон. За харин бонус бөмбөлөг гарч ирлээ. Бонус бөмбөлөгний дугаар 37. Бонус бөмбөлөгний дугаар 37. За ингээд эхлээд үзэгч та бүхэндээ үндсэн 6 бөмбөлгийг танилцуулъя. 36, 26, 41, 4, 3, 38. За давтаж хэлье 38, 26, 41, 4, 3, 38. За эдгээр 6 бөмбөлөг бол үндсэн 6 бөмбөлөг байгаа юм шүү үзэгчтэй. Эдгээр 6 бөмбөлгийг та өөрийн бүгэлсэн тасалбар дээрээ дараалал огт харгалзахгүйгээр таасан тохиолдолд та 120 сая төгрөгийг хожиж байгаа. За харин үндсэн 6 бөмбөлгөн дундаас 3, 4, 5 бөмбөлгийг за бонус бөмбөлөг буюу энэхүү 37 гэсэн энэхүү бөмбөлгнүүдтэй та тааж чадсан тохиолдолд мөн дараалал огт харгалзахгүйгээр тааж чадсан тохиолдолд та 10,000 төгрөгнөөс эхлээд 12 сая төгрөгийг хожих боломжтой гэсэн үг юм а. За ингээд өнөөдрийн тохирол маань өвгөр өндөрлөж байна. Өнөөдрийн 5 тохирол тун амжилттай үзэгч та бүхэнд хүрснийг та харсан баг. Тэгэхээр та тохирол маань хэрхэн үнэн бодитоор шударга явагдаж байгааг өөрийн биеэр ирээд харахыг хүсвэл тул рестораны замын эсрэг талд байрлах үндэсний латрын төв байр дээр хүрсэн ирэхэд хангалттай. Тохирол даваа сав баасан гаргуудын 17 цаг 30 минутанд үзэгч та бүхэнд шууд хүрснээр Монголынхаа лотерей тоглох маш олон үзэгчид дундаас хэн ямар тоо бөглөөд адсан болохыг бид тодруулдаг билээ. За нэгэн нэмэлт мэдээлэл хүрэхэд бол эдгээр лотерейнд бол хоцсон мөнгөний үнийн дүнгийн 40%-ийг нь буюу гинтийн орлогын албан татвар гэж за Монгол улс маань авдаг гэдгийг та бүхэндээ бас нэг удаа сануулад хэлэх нь зүйтэй болов гэж бодож байна. За ингээд өнөөдрийн тохирол маань өвгөр өндөрлөө бидэнтэй хамтдаа байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараа 7 хоногийн цоо шинхэн тохирлын цоо шинхэн дугаараар иргэн уулзлаа түр баяртай.